Та бүхэн сайн байцгаана уу? Бид Бүрэлгүүл Увсан багшийн Шинаа хэмээх Амарлан оршихуйн бясалгалын хичээлийг сонсож байгаа. За тэгэхээр ерөөсөө энэ Амарлан оршихуйн 9 үе шатанд шат болгонд бид тодорхой хэмжээний засвар хийгээд яваад байгаа. Нэг зүйлийг засаад яваад байгаа гэсэн үг. Ингээд 8 дугаар шат хүртэл биднээс ямар нэгэн байдлаар засвар хийж явсаар байгаад 8 дугаар шатыг өнгөрөөд 9 дугаар шатанд орчих юм бол одоо бидэнд ямар ч засвар хийх шаардлага байхгүй болно. Тэнд одоо ерөөсөө засаж нэмж хасаад ах юу ч байхгүй, тэнд зүгээр л хүлээх л үлдчихэж байгаа. За ингээд би та бүхнийг ингээд янз бүрийн өөр өнцгөөс хараасаа гэсэндээ л ингээд янз янзаар тайлбарлаад байгаа юм л да. Энийг яг үе шат гэж үзэхгүй ч байсан болно. Зүгээр л өөрийнхөө хийж байгаа бясалгалд нэг жижигхэн засварууд хийгээд яваад байна гэж бодсон ч болно. Энэ хамгийн сүүлийн 9 дугаар шатанд хүрэхэд бидэнд ямар ч засвар хийх шаардлагагүй тийм төвшөнд бид хүрэх нь шүү дээ. Ингээд 9 дугаар шатанд хүрэхийн үед бидэнд 4 зүйл бүрдэнэ гэдэг юм уу? За, юуны төрөв бидний анхаарал. Бидний анхаарал бол нэг зүйл дээр гуйвшгүй, ганхашгүйгээр оршиж чадна. Хоёрт бид төгс одоо цагтаа оршиж чадна. Тэгээд маш хурц тод эцэст нь ямар ч шамдалгүй ийм 4 чанар бүрдэнэ. Тэгээ зогсохгүй 9 дугаар шатанд хүрэхэд өмнөх хичээлээр ярьсан ёсоор бидэнд тийм шинж тэмдэг гарч ирнэ. Тэр шинж бол бидний зулаан оройд ямар шинж гарна гэсэн мөлий ийм цэнгэг агаар ингээ сэлбэгдэж байгаа юм шиг тийм шинж бидэнд тодорно. Толгойн орой дээр бидэнд ийм нэг хөнгөн даралт үүснэ. Тэр нь гэхдээ тааламжгүй биш гэж байна. Тааламжгүй биш. Ийм хөнгөн даралт үүсээд ингээд бидний тархин доторх шинээр ингээд сэлбэгдэж ажиллагаатай болж ингэж итвэгчнэ гэсэн үг. За ингээд хүний биеийн дэх энерги, тархин дэх энерги хоёр шинээр сэлбэгдээд ингээд итвэгчээд ирэхээр хүн ямар ч сатаарлгүй ийм төгс хөдөлгөөнгүй сэтгэлтэйгээр ямар ч хөдөлгөөнгүй биетэйгээр хичнээн л бол хичнээн удаан оршиж чаддаг болдог байна. Энэ нь бидэнд биений таашаал, сэтгэлийн аз жаргалыг амсуулдаг. Тэгвэл энэ бол төгс шинаад хүрсэн гэсэн үг биш юм а гэдэг дээр хүрээд би зогссон. Гэхдээ энэ бол одоо таны 9 дугаар шатанд хүрсний шинж тэмдэг таны шинаад хүрэхийн яг өмнөх босгон дээр очсон байгаагийн шинж тэмдэг юм а. Амарлан оршихуй Шамаатад хүрэх бол бидний эцсийн зорилго шүү дээ энэ бясалгалын хувьд. Тэрний яг тэр зорилго тэр амарлан оршихуйд хүрэх бол бидний зорилго болохоос биш бидний үе шат биш байхгүй юу? Тэгэхээр тэр зорилгодоо хүрэхэд бидэнд ийм 9 үе шат хэрэгтэй. Тэгээ 9 дэх үе шатанд нь хүрээд бид тэр шинаад хүрэхийг хүлээгээд үргэлжлүүлэн бясалгах үлднэ гэж. За, энэ төрлийн бясалгал бол энэ Шамаата бясалгал бол яг буддизмын үндсэн бясалгал биш. Өөрөөр хэлбэл юу гэмдэ энэ бясалгалыг хийхийн тулд та буддист байх шаардлагагүй байхгүй. Тэгэхээр буддист биш хүмүүс аль нь бүгдээрээ энэ бясалгалыг хувааж хэрэглэдэг гэсэн үг. За, одоо энэ тайлбар, энэ зан, одоо сармагчин, туулаа, энэ зураг, тэгээд энэ одоо бясалгалын үе шатуудын заавар энэ нь буддист гэж болно. Энэ нь бол буддист сургаалаас авсан ийм зааварчилгаа. Тэгвэл яг амарлан оршихуй гэдэг өөрөө бол ерөөсө тэрэнд хамааралтай, энд хамааралтай, энэ бол зөвхөн буддийн юм аа гэсэн утгатай биш юм аа.
Энэ бол бүх бяцлаглалын альва нэгэн бүхэл бяцлаглалын суурна гэж хэлээд байна шүү дээ. Хүн ямар нэгэн бяцлал дадлага хийя гэх юм бол эхлээд сэтгэлээ тогтоох хэрэгтэй. Энэ бол гарцаа байхгүй суурна. Одоо эхлэл нь энэ баггүй. Иймэрхүү техникийг хэрэгэлдэг тийм бусад өшөө буддист биш бяцлаглалын аргууд байдаг гэсэн үг. Өөр буддийн биш байгууллагуудад энэ шамата бяцлаглалын энэ аргыг яг одоо тэр буддийн элементүүдийг нь л аваа хийцэн болохоос биш яг энэ тогтоох бяцлаглалыг энэ маягаар нь хийдэг. За тэгээд Oxford Mindfulness ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар одоо зүгээр эмчилгээний журмаар ч юм уу сэтгэл тогтоох сэтгэл санааны ийм сэтгцийн хамааралтай юу гэдэг вүлээ сэтгцийн хамааралтай болцсон хүмүүст одоо эмчилгээний зорилгоор ч юм уу энэ бяцлаглалын аргуудыг хэрэгэлдэг. Тэгвэл эцсийн зорилго бол ерөөсөө амьдралын оршихуй. За одоо ингээд энэ тогтсон нэгэн үзүүрт төвлөрлөөр тогтцсон энэ сэтгэл дээр одоо жинхэнэ буддизмын жинхэнэ бяцлал орж ирнэ. Энэ тогтсон амьдралын оршихуйд оршиж байгаа сэтгэл дээрээ одоо та юу хийх вэ гэвэл одоо шинжлэх бяцлал хийнэ. Энэ бол одоо лангтан буюу випашна бяцлал юм аа. Өөрөөр хэлбэл одоо бид хоосон чанарыг бяцлагнаа гэсэн үг. Тэгэхээр энэ амьдралын оршихуй гэдэг чинь ертөнц дахны бяцлал байна ш. Ерөнхий ганцхан буддийн биш. Тэр энэ сэтгэлээ бид ингэж тогтоогоогүйгээр бид амьдралын оршихуйд хүрээгүйгээр хуусан чанарыг яаж бяцлагаад, яаж ойлгоод, яаж ухаарад бид онохгүй. За энийг өөрөөр хэлэх юм бол амьдралын оршихуйн бяцлал таныг карманаас чөлөөлөхгүй гэсэн үг. Тиймээс энийг дэлхий дахны энэ бүх нийтийн бяцлаглалын арга юм а гэж бид хэлээд байгаа. Энэ бол таныг энэ амьдралын оршихуйд хүрчлээгээ та карманаас салаад одоо нэгэн биенийг эгэрэл хүрчнэ гэсэн юм байхгүй. Таны нисванысын үндсийг энэ таслахгүй энэ одоо гэгэрлийн бяцлал биш. Тэгтээ гарцаа байхгүй энэ бол суурна. Одоо ёстой суураа сайхан бэлдэж авч ийна л гэсэн үг. За ингээд хоёр дахь бяцлал нь одоо шинжлэх бяцлал үлэмж үзэх. Энэ шинжлэх бяцлал зөвхөн шинжлэх бяцлаглаар та мөн л гэгэрэхгүй. Та шинжлэх бяцлаглыг ашиглаад хуусан чанарыг бяцлагж ийж онох юм бол гэгэрнэ. За тэгэхээр л энэ випашна бяцлал гэдэг нь бол шинжлэх бяцлал бол энэ хорвогийн бяцлал биш. Энэ бол буддийн өвөрмөц бяцлаглалын арга болж хувирч байгаа маа. Буддизмын өвөрмөц бяцлаглалын арга бол випашна бяцлаглаар хуусан чанар дээр бяцлах. Хуусан чанар ярьдаг буддизмаас өөр тийм шашны урсгал гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр хуусан чанарыг оноогүйгээр зүгээр випашна бяцлаглаар энэ яг гэгэрлийн бяцлал мөн үү гэвэл мөн нэгэн биений гэгэрэлт хүрнэ. Тэгвэл төгс гэгэрэлт хүрье гэх юм бол бид хуусан чанарыг л онно. За энэ үлэмж үзэхийн шинжлэх бяцлаглаар хуусан чанарыг онох аргыг энэ ертөнцид анх нээж одоо танилцуулсан хүн нь Бурхан багш. За ингээ Бурхан багш энийг нээж илрүүлээд энийг бяцлагаад гэгэрхээс өмнө ингэж энийг бол одоо ингэж нээсэн хүн байхгүй. Бурхан багшаас өмнө хуусан чанар ярьж исэн хүн ерөөсөө байхгүй гэсэн үг. Тэгээд одоо хүртэл ер нь энэ Бурхан багшийн сургаалаас өөр хоосон чанар ярьж байгаа тийм хүн, байгууллага, тийм зүйл, organization тийм ёс бол
байхгүй маа. За магадгүй шинжлэх ухааны зарим нэгэн салбаруудад ингээд туршилт зэргээр хоосон чанарыг одоо баталж байж магадгүй. Тэрийг би сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ бурхан багшийн сургаал байна бидэнд. Тийм ч учраас бурхан багш гэгэрэнгүүтээ юу гэж хэлсэн гэхээр би ерөөсөө бүх өвчнөд таарах ганц эмийг оллоо. Ерөөсөө бүх асуултын ганц хариултыг би оллоо. Энэ бол хуусан чанар юм а гэж. За ингээд энийг янз янзаар тайлбарлаж болно л да. Би зовлонгоос гэтлэх замыг оллоо ч гэж хэлсэн гэж тайлбарлаж бас болно. Ерөнхий утга нь бол тэр хуусан чанарыг онсноо л хэлсэн юм. Тэр бол тэгж л хэлсэн. Би олчлоо. Юу болсон хэрэг би хариултыг олчлоо. Хуусан чанарыг онсноо л хэлсэн юм байна. Тийм учраас хуусан чанарын тухай яриавал ерөөсөө буддизмд л байдаг өөрмөц буддизмын сэдв. Онол. Та нарын энтгэгийн их сурвалж олон их бичгээс үзэж болно. Хоосон чанар бол буддизмын үндсэн одоо язорын хамгийн суур сургаал юм а гэж. За ингээд одоо бол янз янзын юмтай холилдоод янз янзаар ярих нь байгаа. Тэр бол өөр асуудал. Тэгээ шянаа бяцлаглалын хувьд бол энэ ерөөсөө энэ ертөнцийн нийтлэг бяцлал юм а. Энэ бяцлаглыг хийснээр таны сэтгэл сайжирна. Та одоо сэтгэлээ илүү чанартай гэж байдаг бол одоо чанартай сэтгэл гэж байдаг бол илүү сайн, илүү чанартай сэтгэлтэй болно гэсэн үг. Чанарыг сайжруулна гэсэн үг. За тэгэхээр сэтгэл сайжирна гэдэг чинь бие чинь сайжирна. Бие сэтгэл чинь сайжирхаш таны амьдрал сайжирна. Таны амьдрал сайжирна гэдэг чинь таны нөхцөл сайжирна гэсэн үг. Сайн нөхцөлтэйгээр амьдрнаа л гэсэн үг. Ямар ч нөхцөлгүй тийм төвшөнд бол хүрнэ гэж хэлээгүй. Эрт цагт энэ шянаа бяцлаглаас үүдэж энтгэхт маш олон шашны урсгалууд үүссэн шүү дээ. Одоо яасан мэдэхгүй. Эрт цагт энэ амарлан оршихуй бяцлаглалд үндэслэн ийм янз янзын урсгалууд төрөн гарсан байдаг юм а. За тэгэхээр энэ бол одоо хүмүүс зүгээр янз янзын бяцлал хийж агаад ингэж бяцлахаж сууж агаад хүмүүс зүгээр бяцлахаж сууж агаад амарлан оршихуйд хүрчээдсэн юм шиг ба. Тэгээд тэрнээс үүдээд тэр хүний одоо тэр хүрсэн амарлан оршихуйд хүрсэн тэр өндөр сэтгэлийн өндөр амгалантай байдлаас үүдээд шашны урсгалууд үүсчихсэн байж. Тэгээд одоо тэд бүр ийм сэтгэлээ захирдаг болчоор янз янзын шид увдас хүртэл бүтээж эхэлсэн гэж. Одоо нөгөө орчин цагийн хэлэнд супер павер гэдэг штэ. Нөгөө супер баатруудтай кино минонд чи ийм супер баатрууд гэж байдаг штэ. Тэрүүн шиг тийм чадaltaй болж исэн юм шиг байна. За ингээд бусдын санаа бодлыг унших, өнгөрсөн амьдралаа санах зэрэг. За ингээд маш хоолыг харах, дараачихаа амьдралыг харах, зүгнөх. За ингээд ийм супер хүчнүүд тэндээс одоо ингээд төрж гарах тийм болцоотой болж ингээд янз янзын шашны урсгалууд хүртэл эндээс үсэлтэй гарсан байдаг юм а. Тэгээ төгс гэгэрэл зориод явж байгаа хүмүүсийн хувьд бол юуны төрүн амарлан орших. Шаматад хүрээд тэгээд энэ шаматад хүрсэн тогтсон сэтгэл дээрээ одоо үнэн мөн чанар дээр бясалгах тэр шинжлэх бясалгалыг хийнэ. Тэгээд түрүү хэлсэн ёсоор шянаа бясалгалаар та одоо маш сайн сэтгэлээ маш сайжруулна гэж хэлсэн.
Таны сэтгэл ерөөсөө олон гайхалтай зүйлийг хийж чадах нь шүү дээ. За ингээд таны сэтгэл таны юу хүснэг хийдэг болоод ирэхээр чинь л одоо нөгөө ёстой одоо нөгөө энтхэгийн шиттдэнгүүчгэл ингээл шид увцсыг хүртэл бүтээж эхэлдэг юм бицтэй. Үндсэндээ сэтгэлийн чанар нь сайн сэтгэлтэй болно. Энэ бол зүгээр нэг сайхан сэтгэлтэй нэгүсэлтэй хүний хэлээгүй шүү дээ. Энэ таны сэтгэл тэр чигээр сайжраа явчихна. Чадварлаг болоо явчихна гэсэн үг. Ингээд цаашаа одоо цагийн энэ төгс тогтсон шамаатай амарлан орсон сэтгэл дээрээ та хуусан чанарын бясалгал хийж тэгээд эцэст нь энэ сэтгэл гэдэг одоо сайжраад байгаа сэтгэл биш үү? Энэ сэтгэлээс бүр чөлөөлөгдөж байна. Бүр мөсөн чөлөөлөгдөж байна. За ингээд үгнэн хэлэхэд шамаата гэдэг бол хорвоогийн бясалгал. Тэгээ хорвоогоос хидийднэ гэх юм бол бид хуусан чанарын бясалгал хийх нь шүү дээ. За тэгээд яагаад энийг ингээд яриад байгаа юм бэ гэвэл энэ 9 үе шатыг та бүхэн ийм 9 шатаар 9 шат алхаж гараад ингээ хүрчих юм шиг бити бодоорой гэж би хэлээд байгаа. Ийм 9 давхар шатаар алхаад дээр нь гарчих юмаа гэж бодхоос өмнө энэ зүгээр шат болгонд нэг жижиг засварыг хийгээд яваад байгаа юм байна шүү л гэж ойлгочиход болж байгаа. Магадгүй зарим хүмүүсийн хувьд ямар ч засвар хийх шаардлагагүй ч тийм их засвар шаардлагагүй ч тийм хүмүүс байх болцоотой. Мэдхгүй шүү дээ. Амархан бяцлал сууж агаад хүрчдэг ч хүн байж болох л юм. За ингээд энэний өмнөх хичээл дээр бид 5 бэрхшээлийг яг энэ 9 үе шатад яаж таарч байгаагаар судалсан. Одоо энэ 8 ерөндөг гэж байгаа. Энийг гүйцээгээд ярьчих. За энэ 8 ерөндгийн эхний 4 нь итгэл, бишрэл, шамдал, уян хатан гэсэн энэ 4 ерөндөг зөвхөн залхуурал буюу эхний бэрхшээлд үйлчилдэг. Одоо бидний залхуурлыг эмчилдэг тэр ерөндөг нь энэ 4 юм а гэсэн үг. За ингээд 2 дахь бэрхшээл болох мартамхайн эсрэг ерөндөг нь эргэн санах, дурсах гэсэн байгаа. За тэгвэл живэлт ба догшролт гэд энэ 3 дахь бэрхшээлийнх нь ерөндөг нь сэрэмж буюу бидний мэдэмсэр. За энэ хүртэл бид одоо судалсан байна. Тэгвэл 4 дахь нь ерөндөг дутагдах гэсэн энэ бэрхшээл тохиолдоход бид энийг яаж эмчлэх вэ гэвэл ерөндгөө хэрэглэнэ. Ерөндөг дутагдж байгаа юм чи ерөндөг хэрэглэхээр эмчлэгдэнэ гэсэн үг үстэй. За тэгвэл 5 дахь бэрхшээл нь одоо ерөндөг ихтэх хэтэрхий ихтүүлээд хэрэгэлцсэн үед яах вэ гэх юм бол энийг эмчлэх ерөндөг нь тэгш агуулах уу байдаг байна. Тэгш сэтгэл. Тэгшэд барих, тэгш агуулах уу. Ерөөсөө энэ хамгийн сүүлд хүрч байгаа юм нь л яг баланс бариулна, яг тэгшэд барина л гэсэн тийм л үр дүнд биднээс хамгийн сүүлдээ хүрэхин ер нь. 9-р төвшинг 9-р үе шатыг юу гэж хэлээ? Тэгш агуулах уу гэжсэн. Яг тэгшэд бас л энэ баланстай ийм байдалд хүрэхийг бид хэлж байгаамаа. Эхний 2 шатанд бол ерөөсөө оролдоо л 3 дахь шатанд хүрч иж та нэг жоохон бясалгалын амтанд орно. 4 дахь шатанд та анхаарлаа объектноос салахгүй барьж чаддаг болчих шít. За тэгээд ирэхээр одоо эн чинь хамаагүй илүү урамтай болж ирнэ. За одоо яриаг үйлдсэн зүйл гэвэл 6 хүч гэж байгаа. 6 хүчний сонсголын хүч 1-р шатанд үйлчлэнэ. Энийг бид мэдж байгаа. Бодлын хүч 2-р шатанд үйлчлэнэ. Энийг бид мэдж байгаа. Дурдлын хүч 3-4-р шатанд үйлчлэнэ. Энийг бид мэдж байгаа. Сэрэмж буюу мэдэмсрийн хүч
5 6 дугаар шатанд хэрэгтэй. Энийг бид мэдж байгаа. За энэ талаар бид ярьчихсан гэсэн үг. За тэгвэл одоо 5 дахь хүч нь юу юм бэ гэх юм бол эрчимтэй шамдлын хүч гэж байна. Эрчимт шамдлын хүч. За энэ эрчимт шамдлын хүч 7 8 дугаар шатанд үйлчлэнэ бидэнд. Тэгээд 6 дахь хүч нь төгс эрхшээсэн хүч гэж. Төгс эрхшээсэн хүч гэдэг хүч 9 дугаар шатанд үйлчлэнэ. Харж байгаач 9 дугаар шат хамгийн сүүлийн шатанд ерөөсөө дандаа хамгийн тэгш ийм хамгийн одоо төгс тэгээд хамгийн баланстай тим нэршлүүд дандаа байгаад байгаа үстэй. Тэгш агуулах уу гэж, тэгш сэтгэл, тэгш төвлөрөл гэж, одоо энэ төгс эрхшээсэн гэдэг чинь 9 дугаар шатанд тийм хүч үйлчлэх нэ. За ингээд бидний энэ одоо урдны ярьсан зүйлүүд бүгдээрээ ингээ хоорондоо холбогдоод ирж байгаа байхаа гэж бодож чинь шинэ бяцлаглалын үеэр гардаг 5 бэрхшээл, түүний эсрэг 8 ерөндөг, тэгээд 6 хүч, 4 анхаарлын төлөв. 4 анхаарлын төлөв эдгээр нь одоо бүгдээрээ ингээд яг аль шатанд аль нь үйлчлэх вэ гэдэг нь хоорондоо ингээд холбогдоод ирж байгаа байхаа гэж бодож байна. За одоо бид энэ хичээл дээр одоо энэ сурсан мэдсэн зүйлээ бяцлагаж үзнэ. Тэгэхээр энэ хичээлийн явцад бид ингээд яг чимээгүй төвлөрөөд ингээд удаан бяцлагаа суух тийм бололцоо байхгүй байгаа учраас та бүхэн ерөөсөө энэ сурсан зүйлээ гэртээ хийн штэ. 25 секунд ядаж эхний ээлжин төвлөрөхийг хичээн штэ. 5 минут ч болсон өглөө оройдоо. 5 минутаас эхлээд баг багаар нэмээд доор хаяж 15 минут бяцлагаж суудаг болох хэрэгтэй. Энийг зуршил болгох хэрэгтэй. Энд сурсан мэдсэн зүйлээ амьдрал дээр одоо яг биеэр мэдрэхгүй юм бол зүгээр мэдлэгээр бид хаач хүрэхгүй аа. Тэгэхээр за одоо энэ хичээлийнхаа үлдсэн хагасд нь бид бяцлал хийж үзье. За ингээ бяцлаглын өмнө бид 2 алгаа үрж бүлээцүүлээд өөртөө массаж хийдэг. За ингээд дараа нь 3 удаа гүнзгий амьсгал аваад гаргач. За эхлээд яст мэлхийний ёг гэдэг нь Норвегт мөрсөл бяцлаглынхаа байрлалыг эзлэхийг хэлж байгаа. Төгс биеийн байрлал. За зөв байрлалыг эзэлж бяцлах нь таны сэтгэлийг цэлмэг байлгахад тустай. Альва нэгэн шамдлаа орхиод тайван байх нь таны сэтгэлийг тайвширхад тустай. Сэтгэл цэлмэг тайван байдал гэдэг бол шинэ бяцлаглын гол үндсэн юм аа. Нуруугаа ихц байлгах нь таны сэтгэлийг цэлмэг болгож идэг. Мөрөөсөл байлгах нь таны сэтгэлийг тайвшруулж байдаг. Тайван байдал гэдэг бол хит идэвхтэй догшрлын эсрэг ерөндөг. Тод тунгалаг цэлмэг сэтгэл бол бүүдийж живхийн эсрэг ерөндөг.
живэлтийн эсрэг хөрөндөг юм аа. Амьсгал авах, амьсгал гаргахтайгаа тэнцүү байна. Авах амьсгал, гарах амьсгал хоёр тэнцүү баланстай байна. Гурван секунд амьсгал авлаа гэхэд 3 секунд амьсгал гаргана. Урт биш, богино биш, тэнцүүхэн амьсгал авч гаргана. Энэ нь таны сэтгэлийг мөн тод тунгалаг болгож өгдөг. Чимээтэй бүү амьсгал ав. Чимээтэй бүү амьсгал гарга. Чимээгүй амьсгал авч чимээгүй амьсгал гарга. Ямар ч чимээгүй зөөлнөр амьсгал авч гаргана. Энэ нь таны сэтгэлийг тайвшруулна. Таны сэтгэлийг тайвшруулахад тустай. Энэ бол тарвагны йог. Тарвагны йог. Таны харц хамрын үзүүрээр чиглэсэн. Хамрын үзүүр. Бүрэн анастай биш. Бүрэн нээлттэй ч биш. Хагас анастай. Хамрын үзүүрээр чиглэсэн. Харцаа хамрын үзүүрээр төвлөрүүлнэ. Будда айс буюу өнгөрдөө Бурхны мэлмэлуга өнгөр хагас нээлттэй. Тэгээд нүд хөдөлгөөнгүй тогтно. Хараатай бяцлах нь таны сэтгэлийг тод тунгалаг байлгана. Нүд хөдөлгөөнгүй байх нь таны сэтгэлийг тайвшруулна. Энэ бол туулайны йог. Туулайны йог. Одоо сэтгэлээ мэдэр. Сэтгэлэн мэдэр. Ямар ч зууралтгүйгээр зүгээр л ажигла. Юунаас ч бүүзуур. Зүгээр л ажигла. Юу ч бүү шүүмжил. Яг л нялх хүүхдийн сэтгэл мэт. Нялх хүүхдийн сэтгэл луга юунд ч бүү шүүмжлэлтэй ханд. Юу ч бүү шүү. Зүгээр л ажигла.
Одоо бидний бясалгалт хэрэгтэй 4 зүйлийг сана. Сэтгэл, төвлөрлийн объект, дурдл ба мэдэмсэр. Шүтэн зурган дээр үзүүлсэн ёсоор бол заан, баган, олс, дэгэ буюу сава. Одоо бясалгалын объект дээр сэтгэлэн талбах. Сэтгэлэн тогтоо. Үргэлжлүүлэн талбах. Энэ хоёр шатанд эхний энэ хоёр шатанд таны сэтгэл яг л хөрхрээний ус асгаран буухтай адил байна. Асгаран буух мэт хөрхрээний ус. Сэтгэлэн тогтоон буцаа явчихна. Дахиад тогтоон буцаад явчихна. Эрен явна. Эхний хоёр шатанд таны сэтгэл яг л хөрхрээний ус асгаран буухлуугаа адил. Нэгдүгээр шатанд асгаран буух хөрхрээний ус. Хоёр дахь шатанд таны сэтгэл хавцлаар урсах голын ус лугаа. Нарийнхан хавцлаар урсан буух голын ус. Энэ шатанд таны сэтгэл мөн л эрен буцна. Яг л нарийнхан хавцлаар урсах, шоржигнан урсах голын ус лугаа. Нарийнхан хавцлаар урсах голыг та заримдаа сонсно, заримдаа сонсохгүй. Энэ бол чимээг нь хэлж байгаа. Чимээтэй зүйрлээд байгаа. Эхний шатанд асгаран буух хөрхрээний ус мэт тийм их чимээтэй байсан бол хоёрдугаар шатанд чимээ нь багасаад нарийнхан хавцлаар шоржигнан урсах голын ус мэт. Заримдаа сонсогдно, заримдаа сонсогдохгүй. Яг түн шиг энэ шатанд та зарим үе төвлөрч чадна, зарим үе алдчихад байна. Гуравдугаар шатанд таны сэтгэл хүндийгээр урсах голын урсгал лугаа. Нээлттэй уудам хүндийгээр урсж байгаа голын урсгал. Хүндийгээр урсж байгаа нилээн тайван урсгалтай гол. Хаяа нэг хөөс үсгсэн тайван урсгалтай гол.
Таны сэтгэл тэр мэт байна. Энэ мэтчлэн 4-р шатанд хаяа нэг буриглах нуурын ус мэт тогтун болж ирнэ. 3-аас 7-р шат хүртэл таны сэтгэл урсгалтай голоос тогтун нуурын ус хүртэл тогтун болсоор байна. Улмал тогтун болоод байна. Тэгсээр 8-р шатанд хүрэхэд ямар ч хөдөлгөөнгүй нуурын ус мэт болсон байна. 9-р шатанд ямар ч давалгаагүй далайн ёроол мэт огт хөдөлгөөнгүй. Далайн ёроол мэт огт хөдөлгөөнгүй болно. Дахиад эхнээс нь сэтгэл талбах, үргэлжлүүлэн талбах, нөхөн талбах, ойрхон талбах, эдгээр шатуудад таны сэтгэл хүрхрээний уснаас хүндийгөөр уужим мөргөн хүндийгөөр урсах голын ус мэт тогтун болж ирнэ. Цаашлаа сэтгэлийг хөглөх, сэтгэлийг амьрлуулах, сэтгэлийг машид амьрлуулах, эдгээр шатнуудад таны сэтгэл нуурын ус мэт хөдөлгөөнгүй болсон байна. Тогтун болсон байна. Наймдугаар шатанд таны сэтгэл нэгэн үзүүрт төвлөрөлттэй болох нь ямар ч хөдөлгөөнгүй нуурын ус мэт. Ёсдгоор шат тэгш агуулах уу. Энэ үед таны сэтгэл далайн гадаргуу дээрх давлгаанд үл ажиллах далайн ёроол мэт нам гүм хөдөлгөөнгүй болсон байна. Эхний 7 шатыг өнгөрөөд нэгэн үзүүрт төвлөрөлт хүрнэ. Нэгэн үзүүрт төвлөрөл. Ёсдгоор шатанд тэгш агуулах уу. Бүрэн төгс баланстай болно. Тэгээд ямар ч шамдалгүй бүрэн тэнцвэртэй гэдэг нь хурцтод ямар ч шамдалгүй төгс амгалантай тийм төвшөнд хүрнэ.
За та бүхэнд баярлалаа. Ийм байдлаар үргэлжлүүлэн бясалгана. За энэ хичээлийнхаа сүүлийн хэдэн минутанд хүмүүсийн асуултанд хариулъя. Хүмүүсээс ирсэн асуултанд хариулъя. За эхний асуулт. Эмбүчи энэ би гэж байхгүй одоо би гэж байхгүй гэж яриад байгаа юм чинь энэ сэтгэл чи энэ дээр энэ одоо анхаарлын объектн дээр яг ингээд байжий гэж тушаагаад байгаа нь тэр нь хин юм бэ гэсэн асуулт байна. За ингээд энд төвлөр тэнд төвлөр гэд ингээд тушаагаад байгаа чинь хин юм бэ? Энэ нь бидний авгаа нарийн сэтгэл мөн үү гэсэн асуулт байна. За жишээлх юм бол одоо юмд дондцсон жишээлбэл тамхинд орцсон ийм тамхичин хүн байлаа гэж бодъё. Тэр тамхи татахыг хүсэхгүй тамхинаас гаръя гэж бодоод байгаа ч гэсэн гарч чадахгүй татаад байгаа. Тэгэхээр энэ үнтэй яг адилхан энэ тамхинаас гаръя гэж бодоод байгаа нь хин юм бэ? Тэгээд тамхиг татаад байгаа нь хин. Тамхинаас гарч чадахгүй энэ татаад байгаа нь хин юм бэ гэж асууж байгаатай л яг адилхан юм. За ингээд тэр тамхи татаад байгаа чинь таны нэг хэсэг. Тэр тамхинаас гаръя гэд хүсэж байгаа чинь бас таны нэг хэсэг. Тэгэхээр тэр яг тамхинд дондчоод байгаа нь хин. Тэрийг болио гаръя гэдэг байгаа нь хин. Энэ асуултыг тавьсан хүнээс би эргүүлээд асууж шин. Тэр чинь хин. За тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ гэхээр бидний сэтгэл гэдэг маш олон давхархтай. Маш олон давхар хальстай гэсэн үг. Яг л сонгон шиг. За ингээд эхний давхар, хоёр дахь давхар, гурав дахь давхар гэд байдаг шиг энэ бидний нэг дахь сэтгэл, хоёр дахь сэтгэл, гурав дахь сэтгэл гэд байх нь шүү дээ. За ингээд бидний нэгдүгээр сэтгэл тамхи татах гээд байдаг. Бидний хоёрдугаар сэтгэл тамхинаас гарах гээд байдаг. Тэгэхээр бид аль нь илүү хүчтэй юм бэ гэдгийг мэдэхгүй байгаа. Нэгдүгээр сэтгэл дийлэх үү, хоёрдугаар сэтгэл дийлэх үү гэдгийг бид мэдэхгүй. Аль хүчтэй нь л дийлнэ байлгүй дээ. Тэгэхээр энэ тамхи татъя гэдэг байгаа нэгдүгээр сэтгэл нь ялчих юм бол та тамхинаас гарч чадахгүй. Тамхиа болио гэж байгаа хоёр дахь сэтгэл нь ялчих юм бол магадгүй та тамхинаас гарчиж болох. За тэгээд та энэ сонгоны хальснуудыг бүгдийг ингээл хуулаад дотор нь юу вэ гэж үзэхгээл хуулаад байнгут голдоо хөрөнгөт юу ч байдгүй шин. Яг тэр юу ч байхгүй тэр хэсэг чинь регба буюу бидний сэтгэлийн мөн чанар хоосон юм аа. Энэ хамгийн голын цаглашгүй ухамсартай хүрэхийн цагт тэнд одоо давхраг гэж байхгүй. Дараагийн асуулт. Эмбүчи энэ амарлан оршихуйд хүртснийхаа дараа хоёр дахь шатанд нь бид одоо шинжлэх бясалгал хийнэ гэж та хэлсэн. За энэс өөр бясалгал хийх тийм хувилбар байх уу гэсэн асуулт байна. За энэ ертөнцийн одоо бясалгалын хэдэн мянган аргач байдаг гэж магадгүй. Тэгэхдээ тэдгээрийг бүгдээр ингийн хоёрхан хэсэгт хувааж болдог. Нэг нь бол тогтоох бясалгал, нөгөөх нь шинжлэх бясалгал. Тэгэхээр энэ тогтоох бясалгал гэдэгт дотор нь л нэгэн үзүүрт төвлөрөлт хүрэх гэдэгт нь л одоо янз бүрийн бясалгалууд багтаж болно. Тэгээ шинжлэх бясалгал гэдэгт нь ч гэсэн янз бүрийн бясалгал багтаж болох нэ. Яг категориор нь хуваах юм бол ийм хоёрхан хэсэгт хувааж болдог байх. Нэгэн үзүүрт төвлөрөлт хүрэх бясалгалыг хийх янзын аргууд байдаг л гэсэн үг. Тэгээ түүнтэй адилхан одоо энэ үлэмж үзэхгүй одоо шинжлэх бясалгал хийх янзын өөр аргууд байдаг. Тэгэхдээ тэдгээр арга болгон
бидний гэгэрэлд хүргэн одоо үнний мөн чанарыг үннээр нь олж харахад хүргэнэ гэсэн үг бол биш юм шүү. За энэ үлэмж үзэхүйн бясалгалын одоо энэ шинжлэх бясалгалын шинжлэх зүйл нь янз бүр байж болно. Та яг энэ тогтсон амарлан оршихуйд хүрсэн энэ single одоо нэгэн үзүүрт төвлөрөлтөй сэтгэлээр та ямар ч зүйл дээр шинжилж болно гэсэн үг. Тэгэхдээ тэр бүхэн чинь таныг гэгэрэлд хүргэнэ гэсэн үг биш. Харин энэ яг шинжлэх бясалгалаар хуусан чанар дээр та бясалгах юм бол энэ чинь одоо энэ хорвоогийн бясалгал биш, хорвоогоос хитийдсэн тийм бясалгалын хэлбэр болж хувирах юм аа. За тэгээд энэ сайхан дуулууртай болцсон, энэ сайхан эрхэндээ оруулсан сэтгэлээр одоо юу дуртайгаа хийж болохоор болцсон үед энэ хорвоогоос гитлэх тэр гэгэрлийн бясалгалыг л бид хийсэн зүв бидтэй. Яач бодсон? Тэгжиж л бид энэ үйл нисванаас энэ бүхнээс хитийдэж, энэ хорвоо энэ ертөнцөөс хитийдэж гараад энэ сэтгэл энэ биенээс бид хитийдэж гарах гэдэг юм шүү дээ. Дараагийн асуулт энэ саяны асуулттай ойролцоо асуулт байна. Энэ випашна бясалгал хийхийн оронд томоогийн бясалгал хийвэл амар юм биш үү гэсэн. Одоо энэ шанаад хүртсэн энэ сэтгэл дээрээ бид томоо хийвэл яах вэ гэсэн асуулт байна. Амарлан оршихуйн энэ шинэ бясалгалыг бид бүдүүн сэтгэлээр хийж байгаа гэдгийг та бүхэн мартаж болохгүй. Нөгөө талаас төмөөгийн бясалгал чинь өөрөө шинэ бясалгал байхгүй юу гэнэ. Тэгтээ нарийн сэтгэл дээр. Судрын ёс, тарны ёс хоёрын нэг ялгаа нэнд байгаа. Би та бүхэнд урд нь нэг хичээлдэр хэлжсэн да санаж байгаа бол энэ бясалгалынхаа төвшнгөөр л өөр байдаг юм а гэж хэр гүнзгий орж байгаагаар тарны ёсонд бид нарийн сэтгэл дээр үндэслэдэг. Тэгвэл энэ судрын ёсонд шинэ бясалгалыг бид бүдүүн сэтгэлээр хийдэг. Хэрвээ та нарийн биеэр, нарийн сэтгэлээр энэ шинэ бясалгалыг хийх юм бол бүр илүү хүчрхэг, бүр илүү хурдтай. Тэгээд шинжлэх бясалгал хийх юм бол бүр илүү үр дүнтэй. Бидний энэ төөрөгдөл сэтгэл биш үү? Хоёр янз байдаг байхгүй юу? Хоёр янзын төөрөгдөл сэтгэл байгаа. Одоо бидний энэ төөрөгдлийн сэтгэл гэдэг чинь дотроо хоёр хуваагддаг гэсэн үг. Нэг нь бол бидний хардаг сэтгэл, нөгөөх нь бидний мэддэг сэтгэл. Өөрөөр хэлэх юм бол харж байгаа төөрөгдөл, мэдж байгаа төөрөгдөл гэж. Бидний харж байгаа, бидний мэдж байгаа юмыг яагаад төөрөгдөл гэдэг вэ гэвэл эн чинь үеийн нөлөөнд байгаа учраас. Үеийн нөлөөгөөр бидэнд ингэж харагдж байгаа. Үеийн нөлөөгөөр бидэнд ингэж мэдэгдэж байгаа байхгүй. Тэр байтугай миний харж байгаа юм, таны харж байгаа юм хизээч адилхан биш гэж байгаа шин. Миний мэддэг юм, чиний мэддэг юм хизээч адилхан биш. Бид хоёр яг нэг юмыг адилхан нэг юмыг бид хоёр мэдж хахад өөр мэдж идэг. Тэгээ зогсохгүй өөр харж идэг. За тэгтээ бидэнд бас нийтлэг үеийн үр гэж нийтээрээ эдлэх ёстой үеийн үр гэж байгааг мартаж болохгүй. Амьтанд бас тийм байдаг бах. Шал өөр амьтан хараад байгаа юмыг хүн харахгүй бах тийм тохиол байдаг шүү дээ. За одоо бидний энэ ярьж байгаа амарлан оршихуй шамата дээр та одоо шинжлэх бясалгал нэмээд хий. Энэ сэтгэл дээр та шинжлэх бясалгал хийхээр эн чинь таны юу мэдж байгаа тэрнээс чинь таныг чөлөөлчих болох юм. Таны мэддэг юмнаас таныг чөлөөлчих болно. Тэгвэл таны харж байгаа зүйлээс таныг чөлөөлж чадахгүй. Таны харж байгаа зүйлүүд чинь өөрөө бас маш олон давхаргатай байгаа. Биднээс маш олон давхаргын цаанаас хараад байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь ялангуяа тэр хамгийн нарийн давхаргыг нь биднээс олж харж чадахгүй. За 9 давхарга байдаг. Тэгэхээр бид мэддэг зүйлээсээ ангижраад бид хардаг зүйлээсээ яагаад ангижрч чадахгүй вэ гэвэл биднээс тэр давхаргын тэр хамгийн нарийнхныг нь
бид тэрнээс чөлөөлөгдөж чадахгүй байхгүй. Ийм төрлийн энэ энгийн шамаатаагаар биднээс тийм давхаргыг олж харж чадахгүй. За тэгэхээр л бидэнд одоо тарины ёс хэрэгтэй болчиход байгаа. Тантрын аргууд бидэнд шаардлагатай болчиход байгаа. Тарины ёсоор, тарины бяцлаглаар бид маш хүчтэй амьдралын оршихуйд хүрээд тэр хүчрхэг амьдралын оршихуй дээрээ бид үлэмж үзэхүйн бяцлал хийх юм бол бид мэддэг зүйлээсээ ангижаа зогсохгүй бид энэ харж байгаа бүхнээсээ ангиж ирнэ. Өөрөөр хэлбэл хуусан чанарыг элтэд онно. Тийм боломжтой. За тэгээд энэ хоёр түүтгэрийг чинь л бид одоо үеийн түүтгэр, мэдэгт түүний түүтгэр гэж нэрлэдэг байгаа юм шүү дээ. За ингээл би сурсан мэдлэг, сураагүй мэдлэг гэж ярьдаг, хамт турсан мэдлэг гэж ярьдаг. Сурсан мэдлэгээсээ чөлөөлөгдөх хүмүүс амархан байх юм. Яагаад гэвэл тэр чинь их гүнзгий биш, дөнгөж сая суралцсан мэдлэг учраас. Энэ сураагүй төрлөөс дамжаад ирсэн ийм мэдлэгээс салахад хэцүү байх. Хамт турсан мэдлэгээс салахад амаргүй байдаг байна. Бидний энэ хараад байгаа зүйл чинь маш нарийн хэлбэрийн төрөгдөл байхгүй. Маш нарийн төрөгдөл, нарийн сэтгэлийн төрөгдөл. Тэгээд эн чинь өөрөө дотроо 9 давхаргатай. Энэ 9 давхрыг нэвт ингэж харахын тулд танд маш хүчтэй одоо хоосон чанарыг маш хүчтэй онох хэрэгтэй. Маш хүчтэйгээр хоосон чанарыг онно гэдэг чинь танд маш хүчтэй шинэ хэрэгтэй. Одоо бидний энд судалж байгаа чинь эгэл жирийн шинэ авахгүй. Тэгэхээр энэ асуулт төмөөгийн тухайн асуулт байгаа. Төмөө хийхэд яадгийг та бүхэн одоо мэдэх бол төмөөгийн бяцлал хийхэд эхлээд бидний 5 метр хүү шингээд уусчихна. 5 метр хүү уусаад тэгээ бидний сэтгхүү бас уусаад биднээс нарийн сэтгэл рүү орж ичнэ. Тэгээд тэр нарийн сэтгэл дээрээ маш нарийн сэтгэл дээрээ орж ицсэн хойно энэ маш нарийн сэтгэл дээр чинь хамгийн хүчрхэг шинэ бид бяцлагд. Энэ нарийн сэтгэлээр бяцлагсан шинэ бол хамгийн маш хүчрхэг шинэ болох байхгүй. Одоо ийм хүчрхэг шинэд хүрсэн үедээ та хоосон чанарын бяцлал хийх юм бол түүнийг оноход өстой маш хүчрхэг одоо зүйл болно. Хоосон чанарыг маш хүчтэйгээр онно гэсэн үг. Хоосон чанарт бол одоо өстой сайн муу гэж байхгүй, энийг гүйхэн гүн гэж байхгүй. Хоосон чанар бол яг байдгаар л байж байгаа. Тэрийг нарийн сэтгэлээр бяцлагж байгаад бид ончих юм бол одоо бидний энэ харж байгаа бүхнээс биднийг бүрэн чөлөөлөх тийм чадaltaй. Тийм хүчрхэг. Ингээд та мэддэг бүхнээсээ чөлөөлөгдөд харж байгаа бүхнээсээ ангиж арчхаар энийг чинь биднээс гэгэрл гэдэг ойлголт чинь эндээс гарч ирээд байгаа. За бидэнд одоо маш их асуулт ирсэн учраас одоо энэ хичээлээ үүгээр өндөрлөөд дараачийн хичээл дээр асуулт хариултаа одоо дараачийн хичээл дээр дуусгая гэж бодлоо. За ингээд дараачийн хичээл дээр эргэн золгоцгоё. Та бүхэнд баярлалаа.